Хай за сайн бацхан манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр би та бүхэндээ маш чухал сэдвийн талаар хуваалцах гэж байна. За ерөнхийдөө бол би өөрийнхөө туршлага дээр суурлаад би ямар нэгэн зүйлийн араас зөвхөрж гүүхээ болоод зам мөн ямар нэгэн зүйлээс өөрийгөө хамааралгүй болгоснороо би амьдралдаа хэр их олон зүйлийг манифест хийсэн бэ гэдэг талаараа та бүхэндээ хуваалцъя. Ерөнхийдөө бол би энергийн талаар ойлголттой болсноос хойш миний амьдрал бүр тэр чигээрээ өөрчлөгдсөн. Ялангуяа энэ сүүлийн 1-2 жил би зөвхөн энэ даалд ухамсар, даалд бодлоо өөрчилснөөс хойш одоо миний амьдралдаа татаж байгаа найзууд, миний араас гүйж байгаа залуучууд, миний амьдралд гарч ирж байгаа боломж гэвэл бүр үнэхээр гайхалтай. Би яг бүгдийг ингээд амьдралдаа манифест хийгээд байгаа юм шиг санагдаж байна. Хамгийн эхний би амьдралдаа яаж хүссэн болгоноо татаж чадаж байгаагийн нууц юу вэ гэх юм бол би энэ detachment гэдэг зүйлийн талаар маш их суралцсан. Та нар attachment гэж мэдэж байгаа байх. Энэ нь болохоор ямар нэгэн зүйлийн араас зөвхөрч гүгээд ямар нэгэн зүйлд маш их хамааралтай болох. Би энэгүй л бол амьдрч чадахгүй, би энэ амжилтгүй л бол амьдрч чадахгүй, би энэ хүнгүй л бол амьдрч чадахгүй ч юм уу те. Дандаа одоо тийм байдлыг attachment гэж нэрлэдэг. Харин detachment гэж юу вэ гэх юм бол одоо явах зүйл нь яваад, ирэх зүйл нь ирнэ гэсэн ийм сэтгэлгээгээр ямар нэгэн зүйлд ерөнхийдөө хандах гэсэн үг. За эхлээд би энэ detachment гэдэг энэ зүйлийг эрэгтэй хүн дээр хэрхэн ашигласан бэ гэдэг талаар та бүхэндээ хуваалцъя. За хаяа нэг би тэгээд нэг болцоонд нэг хүмүүстэй явдаг. Тэгээд ерөнхийдөө бол би ингээд эрэгтэй хүнтэй болцохдоо тэр хүнд юу хүсэж байгаа хэлхээсээ ерөөсөө санаа зовдгоо. Надад чи тэгэж хандах хэвээр, ингэж хандах хэвээр, би угаасаа тэгэж хандуулдаг, ингэж хандуулдаг гэд тэрийгэ бол шууд хэлцдэг. Тэгэж би ингээд өөрийнхөө нөхцөл, өөрийнхөө байр суурийг шууд илэрхийлждэг болохоор зарим хүмүүс бол миний амьдралаас явсан хүмүүс байж магадгүй. Яагад гэвэл зарим хүмүүс угаасаа чиний левел чинь амар өндөр юм байна гэдгийг мэдээд угаасаа энэ охиныг би угаасаа найрч авч барахгүй маань гэж чиний амьдралаас явна. Тиймэрхүү хүмүүсийг бол би амьдралаасаа аль болох шууд хурдан тэгээд явуулцдаг. Тэр нь аль алиндаа угаасаа үлцээтэй. Бас зарим үед магадгүй хүмүүс чамааг шүүмжилчих магадгүй. Жишээлбэл одоо би өөрийнхөө эрэгтэй найздаа өөрийнхөө шаардлагуудыг хэлжсэн байхгүй юу? Би тийм л эрэгтэй хүнийг амьдралдаа зөвшөөрнө бла бла гэд. Тэр үед манай эрэгтэй найз болохоор чи хаашаа амьдралдаа эрэгтэй хүнийг хүсэж байгаа мó эсвэл ингээл чиний араас байн гүдэг тийм зарц шиг залуу хүсэж байгаа мó гэж хэлж мэлээл. Тэндээ бол зарим эрэгтэй хүмүүсийн ингээд айгу хүлээж авмааргүй юм шиг санагддаг юм шиг байгаа. Гэхдээ би энэ хүлээж авахгүй гэж энэ намайг тэгж бодчих үү, энэ намайг ингэж бодчих үү гэд би ерөөсөө өөрчлөгддөггүй. Би өөрийнхөө шаардлагад бол байнга үнэнч байдаг. Та нар бодоод үзээрэй заяа. Манай найз тэр үед өөрөө тэгж хэлжсэн. Гэхдээ одоо юу гэж хэлдэг вэ гэх юм бол Амина би чам шиг охиныг өөрийнхөө найз охин болгохын тулд чиний хүссэн шаардлага бүх зүйлийг чинь хүлээж өөрөө надад хэлж байгаа байхгүй юу? Ер нь бол би ингээд чиний хэлсний чинь дараа бодоод ирсэн чинь угаасаа эрэгтэй хүн эмэгтэй хүнийг маш сайн харж хандах ёстой байдсан байлээ. Энэ нь угаасаа зөв юм байлээ гэж дараа надад хэлжсэн. Видео бол хараад байхад бид нар өөрсдөө эрэгтэй хүнд өөртөө яаж хандуулахыг зааж өгдөг. Дахиад миний нэг таниг залуу байсан байхгүй юу? Тэр залуу надтай ярьж байхдаа юу гэж ярьсан бэ гэхээр ингээ өмнөх найз охиноо бараг надад шоолж ярьж байгаа юм заяа. Манай энэ өмнөх найз охин Rolex гэдэг амар үнэтэй цаг байдсан шүү дээ. Тэр цагийг өөрт нь авч өгч ирсэн гинэ. Тэгээ тэрийг амар ингээ шоолж ярьж байгаа байхгүй юу? Надад бүр тийм үнэтэй цаг авч өгсөн. Гэхдээ тэр бол үнэхээр сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан гэж зүгээр амар ингээ инээгээд шоолоод ярьж исэн. Яг тэр үгийн сонсчоод надад жоохон эвгүй мэдрэмж төрөөд би тэр үед юу гэж хэлсэн бэ гэхээр эмэгтэй хүн уг нь бол ингэж авч өгөх ёсгүй шүү дээ. Эмэгтэй хүн чинь авахаар л төрсөн байдэн шүү дээ. Өөр ирэхгүй ингээ уур хүрээ тэгээд хэлсэн. Тэгсэн чинь тэр үед тэр залуу юу гэж хэлчихсэн бэ гэх юм бол үгүй шүү дээ. Амина тийм байх ёсгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүмүүс чинь өгөн аван байх хэрэгтэй. Би ч гэсэн баг зэргийг өгөө. Тэр эмэгтэй ч гэсэн надад өгөөд ийм байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ч гэсэн өгөх хэрэгтэй гэж анх тэр залуу хэлжсэн. Тэгсэн чинь бас хэсэг хугацааны дараа юу гсэн гэж Амина чи дейтэнд явах уу, инкүү, тэхүү би чиний хүссэн болгоныг авч өгье. Чи юу авмаар? Чи бол угаасаа тэгэл ахуулаад хайрлуулаад байж ямар тийм охин гэж надад өөрөө хэлжсэн. Гэхдээ мэдээж би янз бүрийн ахуулаад тэр хүнтэй дейтэнд яваагүй. Гэхдээ эрэгтэй хүн ямар эмэгтэй хүнд яаж хандхаа маш сайн мэддэг. Хэрвээ чи ерөөсөө эрэгтэй хүнээс ерөөсөө юм авч чадахгүй ч юм уу чи заавал өгөх ёстой гэж бодож явах юм бол эрэгтэй хүн энэ эмэгтэйд бол ингэж хандах ёстой байна. Тиймэрхүү эмэгтэйд бол ингэж хандах ёстой байна.
эмэгтэй хүмүүс угаасаа бүгдийн сайн мэдчихэдэг. Эмэгтэй хүмүүсийн асуудал нь юу байдаг вэ гэх юм бол бид нар ямар нэгэн зүйлийг асуухаас өмнө хэлхээсээ айгүйх санаа зовдөг. Тэгээд хэлчихвэл намайг шуналтай гэд бодчихвол яана. Тэгээд хэлчих юм бол надаас явчвал яана гэл яана гэл амар тийм тиймэрхүү мэдрэмжтэй байгаад байдаг. Миний хувьд магадгүй олон жилийн өмнө байсан бол би яг ийм мэдрэмжтэйгээ байж байх байсан бах. Гэхдээ одоо та нар намайг харж байгаа. Би YouTube дээр те ямар ч эрэгтэй хүн миний одоо YouTube-ыг үзээд ингэж бодох үү, тэгэж бодох үү гэсэн бодол надад ерөөсөө байдгүй. Тэгээд дандаа эмэгтэй хүмүүс зориулж угаасаа контент хийдэж штэ. Гэхдээ та нар одоо бодоод үзье. Одоо эмэгтэйч гэлтгүй зөндөө олон эрэгтэй хүмүүс миний YouTube-ыг үзэж эхэлж байгаа. Зарим нь бүр чи ингээд октоодод ийм мэдээ өгж байгаа надад үнэхээр таалагддаг шүү. Зарим миний араас гүдэг залуучууд хүртэл миний YouTube-ыг үзээд одоо хүртэл намайг дэмждэг. Тийм учраас хизээж бити өөрийгөө илэрхийлэхээсээ, өөрийнхөө юу хүсэж байгааг хэлхээс шаардахаас ерөөсөө бити Одоо миний амьдралдаа татдаг хүмүүс ямар хүмүүс вэ гэх юм бол Амина би чам туслая ингэж үгүй тэгэж үгүй би чиний хүссэн болгоныг хий гэсэн дандаа тийм хүмүүсийг би амьдралдаа татдаг болсон. Би угаасаа яг энэ байдлыг бол өөртөө манифест хийсэн. Ягаад гэвэл би үргэлж өөртөө би дандаа өөрийгөө хайрлуулдаг, өөртөө гоё ханддаг тиймэрхүү хүмүүсээр өөрийгөө хүрээлдэг гэж одоо байнга өөртөө хэлдэг. Мэдээж иймэрхүү хүмүүсийг амьдралдаа татахын тулд зарим нэгэн одоо чамд сайн ханддаггүй тиймэрхүү хүмүүсийг чи амьдралаасаа явуулах хэрэгтэй. Бид нар тэр хүмүүстэй ингээд attached болоод хамааралтай болоод араас нь ингээд гүүгээд явуулахгүй байх үед өөрт чинь гоё ханддаг тийм хүмүүсийг ерөөсөө амьдралдаа оруулж ирж чаддгүй. Энийг би бүр маш сайн ойлгож авсан. Зүйлийг би найзууд дээр хэрхэн ашигласан бэ гэдэг талаар ярилцъя. Хэрвээ чи намайг жилийн өмнө 2 жилийн өмнө харсан байх юм бол чи маш ганцаардмал Аминаг харах байсан. Ерөөсөө олигтой найзууд байхгүй. Тэгээд өмнө нь байсан найзууд нэг юм бол дандаа өөрийг нь харьцуулдаг, өөрийг нь гомдоодог тийм хүмүүс байдаг байсан. Хэсэг хугацаанд ч гэсэн би бүр ганцаараа байж үтсэн. Гэхдээ тэр үед те яг ганцаараа ингээд амар эвгүй байж явах үед зөндөө олон хуучин найзууд руугаа залгаатай хоёлаа ярилцъя, ингээл та тгийл та гэж ярмаар үед надад яг үнийг хэлэхэд зөндөө байсан. Гэхдээ би өөртөө айгүй үнэнч байсан. Би зүгээр энэ ганцаараа байгаа цагаа ашиглаад өөртөө анхаарна. Ингээд байж хахад миний амьдралд зөндөө олон зөв хүмүүс орж ирнэ гэсэн өөрийнхөө итгэлд маш үнэнч байсан. Та нар намайг нэг талархлын дэвтэр хөтөлбөрийг мэдэх байх. Дэвтэр дээрээ би дандаа юу гэж бичдэг байсан бэ гэх юм бол миний амьдралд дандаа тийм гоё зөв хүмүүс орж ирдэгт би үнэхээр их талархалтай байна гэж байнга бичдэг байсан. Тэгэд бичиж байх үедээ бол би үнэхээр ямар ч найзгүй байсан заяа. Тэгсэн чинь одоо намайг хүрээлж байгаа хүмүүсийг харах юм бол бүр үнэхээр бүр гайхалтай хүмүүс байдаг. Дандаа ингээд миний хийж байгаа зүйлийг 100% дэмждэг, намайг хайрладаг ингээд үнэхээр тусч бүр яг тийм хүмүүсээр би ингээд өөрийгөө хүрээлүүлсэн. Би эхэндээ энийг өөрөө ч мэдрээгүй явж байсан байхгүй. Тэгсэн чинь саяхан нэг би нэг Лос Анжелесийн наадмаар энэ смути ивент хийгээд ингээд смути хийж өгсөн байхгүй юу. Тэр үед ингээд зөндөө олон ажил байгаа юм чи ингээд зөндөө олон юм тийшээ зөөх хэрэгтэй, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй. Тэр үед ганцхан миний нэг найз л надад туслах байсан байхгүй юу. Тэгээд байжсэн чинь гинт тэр өдөр манай тэр найз өөрийнхөө найзуудыг дуудаа. Тэгээ манай бусад найзууд ирээд бүгдээрээ надад тусалж өгсөн. Тэгээ тэр үед би бүр өөртөө ч итгэж чадахгүй байсан. Би бараг ингээд бараг 10 хүн ингээд намайг тойроод бүгдээрээ ирсэн. Надад бүр Амина чи юу чих шаардлагагүй бид нарт зүгээр юу хийхийг хилээд өгчих гээд надад ингээд 100% бүгдээрээ тусалж өгсөн. Тэгээл би ингээд яг өөрийнхөө хүрээллийг харсан чинь хэрвээ би тэр үед явуулах хүмүүсээ явуулаагүй байсан бол би хизээж энэ зөв хүрээллийг өөртөө татаж чадахгүй байх байсан. Яг би яг энэ зүйлийн талаар мэдсэн болохоор хэний ч араас угаасаа зөвхөрч гүүж те чи миний найз болооч ингэж тгийж гэж хизээж гүүхгүй хэрвээ миний хүсэл мөрөөдлийг дэмжихгүй намайг ойлгохгүй байх юм бол би зүгээр баяртай гэл явуулна тэгж байж угаасаа бүр гоё хүмүүс орж ирэх хаалга нэгдэж гэсэн. Дараагийнхаа нэг зүйл гэх юм бол одоо ямар нэгэн мөнгө, карьер бүх зүйлийг татахын тулд би ямар нэгэн үр дүний араас зөвхөрч гүөхэ болсон. Өмнө нь нэг тиймэрхүү үе надад байсан. Хэрвээ би энэ ажлыг алдчихвал юм бол яана миний орлого ийм болчих нь штэ гэл
амар айгаа тий зөвхөрдөг ч юм уу. За эсвэл би YouTube-ээ заавал 7 хоногт 3 удаа оруулахгүй бол болохгүй. Хэрвээ оруулахгүй байх юм бол тийг нэг гэл өөрийгөө амар санаа зовуулаад жишээлбэл одоо тийм бодолтой байсан гэх юм уу. Би маш их зүтгэж үхтлээ ажиллаж байж л үр дүнгийг харна гэсэн одоо тийм хязгаарлагдмал бодолтой байсан. Гэхдээ одоо ерөөсөө тэр бодлоо бол бүрэн хайсан. Мэдээж би хийх ёстой зүйлээ хийн. Гэхдээ би хизээч ямар нэгэн зүйлийн араас одоо зөвхөрч гүйхгүй. Ер нь л бол ямар нэгэн зүйлийн араас ерөөсөө зөвхөрч гүйхгүй байхад ер нь бүх юмыг татаж болдсон байлээ. Угаасаа зарим зүйл ингээд бүтэхгүй болчлоо гэж бид нэр сэтгэл санаагаар унаал одоо миний амьдрал яана гэж боддог штэ. Тэгэж бодхоо ерөөсөө болсон гэх юм уу. Угаасаа тэрэн зөв юм байлээ. Хэрвээ энэ зүйл бүтэхгүй байж чи өөр нэг зүйл рүү анхаарад тэгээд тэр зүйл чинь бүтэх боломжтой. Тэгээд тэр чинь бүтэхгүй бол дахиад нэг чи өөр зүйл рүү анхаарат ч гэх юм уу. Ягаад гэвэл миний хувьд гэх юм бол одоо надад зөндөө одоо олон өөр төрлийн орлогууд байдаг. Миний хийж байгаа зөндөө олон зүйлүүдийг харах юм бол тэгээ одоо хараад байхад хэрвээ нэг нь ингээд бүтцэн байсан бол би хизээч ийм олон төрлийн орлогын ийм их усүрүүдийг бүтээхгүй байх байсан. Тийм учраас зарим нэгэн зүйл бүтэхгүй байх нь цаанаа учиртай байдаг. Өөрийнхөө зүйлийг хийгээд явж байхад яг зөв зүйлээ хийгээд явж байхад боломж өөрөө над дээр ирдэг гэдгийг маш сайн ойлгож авсан. Та нар ч гэсэн энэ аргыг амьдралынхаа бүх тал дээр хэрэглээд үзээрэй. Яагаад гэвэл ихэнх үед бид нар ямар нэгэн зүйлийг алтхаас явуулахаас маш их айдаг. Токсик найз, токсик экс, тэ чиний амьдралд байгаа токсик хүмүүс, токсик ажил, эсвэл ажлын чинь токсик босс ч юм уу. Энэ хүн л байхгүй ч юм бол ингэчгэл юм бол гэд бид нар нэг зүйлийг бариад байдаг. Энэ нь болохоор миний түрүүний хэлжсэн attachment байгаа. Энэ attachment гэдэг зүйлийг л явуулаад сураад бүх зүйлээс detach болох үед амьдралд чинь чиний хүсэж байгаа бүх зүйл татагдаж орж ирнэ. Яг үнийг хэлэхэд одоо яагаад чиний амьдралд хэн нэгэн токсик зүйлс байгаад байна вэ гэх юм бол чи эдгээр хүмүүсээс суралцаад явуулж байж чи одоо энэ хорвоо ертөнц дээрээс одоо сурах зүйлээс сурна гэх юм уу. Тэгжээж яг зөв хүмүүсээ оруулж ирнэ. Угаасаа хүн болгон ямар нэгэн зүйлийг туулж ээж амьдралынхаа хичээлийг суралцах ёстой байдаг. Гэхдээ тэр амьдралынхаа хичээлээс суралцахгүй тэр одоо хичээлдээ бүдрээд байнга ингээд унаад тэндэл байгаад ах юм бол тэндэл байгаад байна гэсэн үг. Бид нар унаад суралцаад тэгээд ахиж ингэж цаашилж явах хэрэгтэй байдаг. Тэгээд яг үүнийг мэдснээс хойш би бүр амьдралаа бараг тэр чигээр нь өөрчилж байгаа юм шиг санагдаж байна. Бүр вау гэж хэлмээр. Тэгээд та нарын хувьд ч гэсэн хэрэгжүүлэх гээд үзээрэй. Зарим үед угаасаа ямар нэгэн зүйлийг явуулах үнэхээр хэцүү. Зөндөө олон үед надад явуулмааргүй байсан, уйлмаар үе байсан. Яг чиний туулж байсан бүх зүйлийг чинь би туулаад өнгөрсөн байгаа. Гэхдээ би чамд амлая чи явуулсныхаа дараа хизээж харамсахгүй. Үргэлж ямар нэгэн зүйлийн араас гүйдэг биш, өөрийнхөө араас гүйлгдэг. Өөрлөгөө татдаг соронз байгаарэ. За тэгээ дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.